Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Ингээ оролцож байгаа хүүхдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Түшин Жаргал. Аль сургууль вэ? Шилдэг сургуулийн 5 ангийн Түшин Жаргал. Шилдэг сургуулийн Түшин Жаргал орж иржээ. Дараагийн хүүхэд? Сайн байна уу? Би бол 4-ийн ангийн Зол Жаргал багшийн сурагч Барс Баатрин Марлууд байна. Марлууд орж иржээ. Дараагийн хүүхэд? 62 дахь Сонгойрхон дургийн 62 дахь сургуулийн 2-ийн ангийн сурагч Анандартан. Ананд Эрдэнэ орж иржээ. Дараагийн хүүхэд? Шинэ сургуулийн 3-ийн ангийн сурагчтай юм. Амин орж иржээ. Дараагийн хүүхэд? Базар хайрын гагаан төсгүй 44-р сургуулийн 3-ийн ангид сурдаг манай багшийн нэр Инх Туя. За, Инх Туя өгсөй ганган төгс орж иржээ. Дараагийн хүүхэд? Сайн байна уу? Намайг Шилдэг сургуулийн 4-ийн ангийн сурагч Чинбатын Ундрам гэдэг. Ундрам орж иржээ. За хэдүүлээ 3 орон зайтай одоо нэг хөгжилтэй зургийг зурж үзүүлнэ. Одоо бид нар чи октод урт талын хичээл дээр нэлээд зурсан тийм ээ. Одоо хөвгүүдээ нэг машинтай зураадах юм. Одоо энэний дүрслэлийг хийхин тулд ийм хилтгий нэг дүрслэлийг ингэ авч. Том хүн байх тусмаа зүгээр шүү. Багшаа дагаад явчих. Ийм дүрслэл. 3 орон зайтай одоо машиныг яа дүрслэх вэ? Бид нар нүүрэн талаас нь харсан хэсгийг та нарт харуулсан тийм ээ. Одоо энэ төсөөллөөрөө 3 орон зайтай зургийг яа зурх уу гэдгийг харуулж байна. Дугуйг бол ингэж давхарлаа л ингэж. За хамгийн гол юм чинь машина голон зурчихад нөгөө дугуй нь ороод ирж байна тийм ээ. 3 орон зай гэдэг чинь энийг л хэлээд байгаа шүү дээ. Энэ орон зайн дүрслэлийг хөгжилтэй тий ийм аним хэлбэрээр яаж гаргаж ирэх вэ гэдгийг ингээ харж байна шүү дээ. Цаад талын дугуйг нь хөтөр хэсгийн хөтөр хийж шүү дээ тийм ээ. Ингээд. За машина ингээ хийцэн байхад бол хүүхэд бол дороо гарнаа. За том гэрэл нь жижиг туслах гэрэлтэйгээ энэгээр чи бас нэг ийм юм байдаг тийм ээ. Энэгээр нэг гүпер юм үлээ. Ийм нэг юм байдаг. Нөгөө машин маань яг замаар ингээд авчих жоох нь шүү дээ. За одоо нөгөө унжуу хүүхдийг хийх гэж шүү дээ. Энийг айлуулах хөгжилтэй хийгээрэй. Энэ ч гэсэн наад цаад хэсэг нь ингээ харагдсан. Хөгжилтэй дүрслэл ингээд байгаа шүү дээ. За энийг октод бол гизэг одоо нөгөө боогоод ингээд хийчихэд октод гараад ирнэ шүү дээ. За энэ доошо. Энд дэс шулуу явж байна. За багш жаах үдэж. За зарим хэсэг нь бол юуныхаа энэ машиныхаа шилний цаагуур орцсон байж болно. Хүүхдийн эрүү хэсгийг бол ерөөс ингээд хийчих. Тэгээ хүзүүг нь ингэж хийгээл энэ хүүхд ингэж хийчих. За энэ шилний цаана энэ өрүүл нь харагдахгүй байсан ч болно. За суудлал бол ерөөс ард талд нь ингэж хийчихдээ. Бас 3 орон зай дүрслэл нь харагдсан шүү дээ. Тэгээ энэ дээр чинь нэг тойл байж байгаа тийм ээ. За ингэж яах вэ? Нэр өгч гэнэ. Энэ хүү өөрийн зохиосон машин авнаад адал явдлаар аялж байгаа тухай ч гэдэг юм тийм ээ. За хөмсөг бол ийм хөөрхөн цоглог хийж байна. Нүд том байх тусмаа их хөөрхөн байдаг. Нүд хоорондоо
зайтай байх тусмаа гоё. Хамар бондгор. Нүдний дээдлийн хэсгийг нэлээд давхарлаад энд нь номон зураас нүдний цагааны нүлдээлээ энийг бодлаа. Цагааны нүлдээлээ нүд тодорлоо. За хөөхтийг баясгалантай хийгээе бол амын зүгээр дээшээ харсан номон зураас хийчих. За ингээд бодоход л бол одоо яах вэ? Амьтан дээр бол бид нар ийм юм хийж исэн. За одоо тэгээд нэг чихэн тэр чи одоо яах юм хэтрүүлэгтэй. Тэгээ их хөгжилтэй хөөр харагдах. За будаад эхлэе гэвэл яг нүүрний өнгө аваад та нарт ягаан нүүрний өнгө байж байгаа. Зохихгүй хэсгийг нэг авч. Хацар хэсгийг ингээд хамрын доод хэсэг эрүү хэсгийг ингээд авч. Чихний дотор талын хэсэг өгөөд энэ үсний цаатлын хэсэг нь бол яг сүдэртэй байгаа. Бусдын цагаанаар үлдчихлээр ийм хөөрхөн хөгжилтэй хүүхдийн төрх гараад ирж байна шүү дээ. За энэ дээр нь цагаан үлдээгээд энийг ингэ сайхан үсийг бодчихно. Бодохтаад энэ биерэн палмастер шүү дээ. Энүүгээрээ ингэж ахих маягтай сараачлалгүйгээр зүгээр ингээд жигдхэн ингээд бодчихно. За хүүхдийн маань төрх дүр нь гараад ирлээ тийм ээ. За энэ дээр яг одоо энэ 3 орон зайтай дүрсэл дээр өнгийг өнгөөр ингэж холиул орон зай нь өнгөний дүрслэл гаргаж ирдэг. Энэ тэр хөмсөг. Ингээл зураг зураад байхлаар будаад байхлаар зураг наашаа ингээд тодроод ингээ гараад ирж байна. За нүд бол яг ийм хүнэттэй байж болно. За энэ ч монголоор аялж явж байгаа гадаад хүүхэд болчлаа. Дөвсийн шараар удаал нүдийн туяа оруулсан чил яг ийм төсөл. За одоо ингээд бус өнгөнүүд бол яг өөрсдөө сайхан зохиогоол хувцсан тэрийг бол ингээд зохиоч шүү дээ. За машина их гоё өнгө авчи. Ямар өнгө авдгийг та нар өөрийнхөө дуртай сайхан өнгийг аваарай. За юу. За машин чи одоо ерөөсөө бас ингэж гялтхан жийдэг юу шүү дээ. Гялалцж байдаг тийм ээ. Тийм төрхийг илэрхийлэхийн тулд ийм нөгөө машин цэвж явах нь шүү дээ. Багш нь нөгөө юугаа бодохдоо ингэж ахих маягтай зөөлхөн дараад ингээд хэдүүлээ нөгөө дуу шүлгэнд оръё. Буданга тийм ээ. Ингээд. За машины ерөнхий төрх гараад ирлээ. Дугуй саарл. Гөрийнэ. За манай төвшин жаргал дуутай ирсэн үү, шүлэгтэй ирсэн. Шүлэг. За сайхан шүлгээ уншиж. Тэр хооронд чинь сайхан бодууд. Тусгаар тогтнол ханад цагаан гэрийн од хэмрийн тоон дээр хасах халуун тулганы омог дөрөв тотгон дээр хаан алтай хаавын онгон тэргүүн өргөлдөө хатан сэлэн гээжээ одод орших мандал дээр тусгаар тогтнол чамайг тунгалан бичин би ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэгшил дээр гантай мөнгө хэдний зоо тэгдэг тээгэн дээр гантик чулуу исааны янгир халих илгэн дээр тусгаар тогтнол чамайг тунгалан бичин би. Төвшин жаргалдаа баярлалаа. Дэндвийн бүрвдэж гэж найрагч энэ сайхан шүлгийг дуудлаа. Төвшин жаргалдаа баярлалаа. Марлод юутэй дуу юу шүлэг үү? Шүлэг. За шүлэг өшч. Би адилхан шүлэгтэй ирсэн байхгүй юу? Аа. Шүлгээ дахиад уншчих уу? Тэгээ.
Ханад цагаан гэрийн од хэмрийн тоон дээр хасаг халуун тулганы омог төрөө нутган дээр хан алтай аавын огон зэргүүн оргил дээр хатан сэлэнгээжийн одод орчих мандал дээр тусгаар татнал чамайг тунгалан бичнэ би. Ганган улаан тэмээний зовдөр дэвсэх тишэл дээр гантай мөнгө итний зоолготыг тэйгэн дээр галбын алуун говийн хулган анх хэрэм дээр гандий чулуун хисааны янгир хайлах хэлхэн дээр тусгаар татнал чамайг тунгалан бичнэ би. Хүч дурдан хүмүүсний ташаа дарах нь улаан дээр хүрэл манай хөөрөний дайлан дарах нариган дээр хүчний сүдэр буусан уулын гацаа бууцсан дээр хүннүүд эзэн тамгасан улбай гарган буурин дээр тусгаар татнал чамайг тунгалан бичнэ би. За. Марл оддоо баярлалаа. Ананд эрдэнэ юу тэрс? Солонго. За. Гэдэг шүлэг. Шүлэг. Чанган дуудчихар. Нэмра борны дараа нар таатын эле өнгөрсөн борны нагур өнгийн солонгодлаа. Тэр солонгийг барихад тэнгээгээрээ би дурдлаа. Загирган солонгаар зайж ухтан одоо байгалийн сайхан солонгийг барьж болдгийг мэдээв. Оо сайхан цоглог уншлаа. Ананд эрдэндээ баярлалаа. Амина. Шүлэг үү. За. Илгэндээ нааж ингэртэй тэрвэрч ээж минь намайгаа төрүүлээ бизээ. Илгэндээ наа ингэртэй тэрвэр эрхүүл хүүгээ эрхлийг хүчин харж авах сайхан бизээ хаар хүүгээ хайрал хүүгээ хан тэнгэр минь та билээ хайртай ээж минь та билээ аашил суучин сайхан бизээ аашил хүүгээ зэмэл хүүгээ алтан дэлхий заяасан үрчин ачтлал тэхээ хайрлнаа хүчин. Оо сайхан шүлэг уншлаа Амина. Дараагийн ганган төгс. Баярлалаа Амина. Шүлэг. За. Талын шуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрээ ташуурын сүүдэр шүргэгтүүдэд үрээ тэд голдог гин хайрын сахны хөлдоор хэдэн өндөг хоцордог гин тэнгэрт нисэх тавилангүй тэндээ яг төгсдөг гин хөдөөгийн сүлэнд өнгөрчих хөгжмийн утас тасардаг гин баян талын мань аяг шиг бас түүгээр дуцдаг гин сүр хүчит хүн танай хүсэх минь сүүдрээ хэмүүдэж яваарэ. 50 нар тэнгэрт налааж тал нутагт шууж иргэг. Сайхан уруу уншлаа шүү дээ. Бас урлагийн авьяас бай шүү. За, баярлалаа ганган төгсөө. Ундрам. Шүлэг. 3 эрдэнэ. Аалт гэвэл аавыг хэлнэ, ашигтай сайхан итгэлийг хэлнэ. Эрдэнэ гэвэл ээжийг хэлнэ, энгийн сайхан сэтгэлийг хэлнэ. Нэнтэн гэвэл найзыг хэлнэ, намайг гэсэн бодлыг хэлтгэн. Ундрамда баярлалаа. Ундрам том болоод энэ ямар мэрэгжлтэй болъё гэж бодож байгаа? Сэтгэл зүйч. Сэтгэл зүйч болно. Сайхан эрэлттэй мэрэгжлтэй. Ганган төгс. Том болоод ямар мэрэгжлт болох вэ? Зураач. Зураач болно. Болж байна. Амина. Багш. Багш болно. Амина багш. Ананд эрдэнэ ямар мэрэгжлт? Зураач. Зураач. Оо сайхан. Марл эрдэнэ. Жүжигчин. Жүжигчин. Төвшин жаргал. Зураач. Ваа. Дандаа зураач нар. Олон зураач тэрхэнтэй. Бүтээл төрөх агшин гэж сайхан агшин байдаг. Би төвшин жаргалаас эхлэе гэж бодож байна. Авиаслаг зураач төвшин жаргал. Гоё шүү. Яг ингээд 3 орон зайг харуулсан ийм сайхан дүрслэлийг гаргаж ирж байгаа. Маш гоё тэр машины төрөх.
тийм ээ. Хүүхэд нь өөрөө. Тэгээд цаатлын үйл явдал дээр нь мал аж ахуй хөдөө талаар аялаа явж байгаа тухай ингэж хийвэл тэрийг ургуулад өөрсдөө төсөөлөд гоё хийгээрэй заа юу. Маш сайхан зураг зурсан төвшин жаргалтай амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Марлод. Ер нь тэгшхэн шүү. Ийм сайхан төрхийг гаргаж ирж байгаа. Одоо бид нар чинь бол комик зураг дээр бол энэ дүрээрээ цаашаа өрнүүлээд гоё зураг зурж болох юм тийм ээ. Арай жаахан гүйцээгээ байгаа. Гэхдээ дуусаад ирэхдээ Марлодих маш гоё зураг байна. Марлод амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач Ананд Эрдэнэ. За Ананд Эрдэнэх гоё. Гэхдээ харуул да энэ хөдөлгөөн нь ямар гоё дүртэй гарч ирж байна тэрэ. Өөрийнх нь нүрийг харуулчихвал бүр гоё. Хажуу тишээгээ болгож байгаа. Энэ зурж байгаа хүүхэд нь харагдахгүй Ананд Эрдэнэ. Үгүй зургаад ингэж. Тэгтээ чи тэр цугаагаад байна. За ийм гоё шүү. Энэ хөдөлгөөн ямар хөөрхөн машин гарч ирж байна. Жинхэнэ одоо ийм сайхан дүрийг зохиож гаргаж ирсэн. Ананд Эрдэнэтэй улам их амжилт хүсье. Баярлалаа. За энэ хүүхэд шүү. Тэр сайхан зураг зурсан хүүхэд. Дараагийн авьяаслаг зураач Амина. За жигдэхэ манай хүүхдэд бол ирсэн. Өөрийнх нь нүрийг харуулаа хажуу талдаа бариад. Нөгөө талдаа. Үгүй дээш өрг. За ийм гоё зураг шүү дээ. Аргагүй гоё дүрслэлтэй. Энэ зураг үйл явдалтай болгоод цаа талд нь хөдөөгийн сайхан байгалыг хийгээд уул ус мод ингэж үйж наад зураг чинь гоё болно. Сайхан зураг зурсан Аминада амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Ганган төгс. Ганган төгс хажуу талдаа бариарай. Ганган төгс их гоё. Гүйцэтгэл сайтай чамбай. Хичээнгүй ийм сайхан хүүхэд. Гоё дүрийг гаргаж ирсэн. За ингээл манай хүүхдүүд чинь мундаг том амжилт гарах ийм боломжууд эхнийхээ сайхан комик зургийн үйл явдал дүрийг гаргаж ирж байгаа шүү. Ганган төгстөө амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Ундрам. За Ундрам их гоё. Маш гоё хөдөлгөөнтэй. Тэгээ энийг үйл явдалд оруулаад цаашаа өрнүүлвэл их гоё болно тийм ээ. Эмэгтэй хүүхэд болгоо зурцсан байгаа шүү дээ тийм ээ. За ингээд хөдөөгийн сайхан байгалаар далайн эргээр аялж байгаа, байгаль далагаар аялж байгаа сайхан хүүхэд гараад ирж байна шүү дээ. Үйл явдалд орвол сайхан өрнүүл зураарай. Ундрамдаа амжилт хүсье. Амжилттай оролцсон хүүхдүүдтэй багш нь бэлгэн гардуулнаа. За бурхан чихэр луудад тоглоомын хамт бэлгэлж байна. Ундрамдаа амжилт хүсье. Бурамхан чихэр аваарай. Ганган төгстэй амжилт хүсье. Бурамхан чихэр аваарай. За Аминада амжилт хүсье. Бурамхан чихэр. Ананд Эрдэнэтэй амжилт хүсье. Бурамхан чихэр аваарай. Марлодод амжилт хүсье. Баярлалаа. Төвшин жаргалтай амжилт хүсье. Гараа сунгаарай. Баярлалаа. За ингээд өнөөдрийн хичээл угаар дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баярлалаа.